сайхан сайныхан дээжээр цацлаа өргөсөр байна уу эрдэмд шанда эх орноо хамгаалж цэргийн албанд эссэн эмэнд явна. Хүн бүхний сэтгэлд нэгэн нандин хүн байдаг, тэр бол ээж. Хүмүүс гэрээсээ холдох үедээ хамгийн түрүүнд ээжигээ сансан тухайгаа өгүүлдэг. За ялангуяа цэрэгт очсон залуусын донд ээжигээ санах нь илүү байдгаа гэж бас ярилцдаг. За тэгвэл цэрэгт буй залуусын ээжигээ сансан тэр сэтгэлийг илэрхийлж гаргасан нэгэн уран бүтээл бол яах аргагүй сайн байна уу ээжээ доо юм. Шамдаад их орноо хамгаалж цэргийн албанд эссэн эмэнд явна. Миний ээж говьалтай ангид жаргалзан сумд хүүгээ хүлээгээд байж байдаг. Одоо тэр зураг дээр байгаа. Улаан дээлтэй гэрийнхээ гадаа тэр энэ зургийг бол Монкү гэж Монгол Улсын гавь ат зурагчин одоо соёлын урлагийн гавь атгэлтэй Монкуга зурж надад бэлгэлсэн. Энэ баруун хаяа гэдэг хашигтайрхан уулын хаяанд байдаг. Ихэс сургуулаа. Тэгээ хамгийн отхон болохдоо одоо их ээжийн хайр гэдэг нь маш хүндэшөөтэй. Ээжийн хайрыг даар гэдэг бол гिचүү. Ээж хүн энэ ертөнцид их амтэн хамгийн одоо хүндтэй гэж явдаг. Тэгээ чигтэрд ээжигээ санддаг л байл та. Тэгээд энэ дууг зохиоход бол сумын цагаан онгоцоор шуугуулад мэдхэн очроо хүүчин гэж байгаа. Яг над тарч явах юу. Шалуухан сэргийнхээ албыг хагаал ээжтэй очих. Тийм учраас энэ дуу зохиоход их хүч өгсөн байна. Цэргийн алба хааж явсан он жилүүддээ ээжийг санах сэтгэл нь түүнд уянга дуу болон ирсэн нь түүний анхны гэж болох сайн байна уу ээжээ дуу юм. Жохом ээжийнх нь хэлсэнчлэн энэ дуу эр цэргийн алба хааж буй цэрэг эрс бүрийн ижидээ зориулах дуу болж эх орон даяар түгэн тарахжээ. Сайн байна уу ээжээ сарвчлан харсаар сууно сайхан цайныхаа дээжээ цацлан өргөсөр байна уу хүчин сайн байна уу ээжээ гэдэг дуу 1967 онд энэ цэрэгт ирээд Амгалангийн 0-2 дугаар анги барилгын 2 дугаар байтлаад байхдаа тэгэхэд тэр Пэл Увсангой тэр эх орны төлөө санаа эрхлэгч байсан байна. Хашааны цоронхоогоор нь баахан ном ингээд одоо хэвлэлийн хуудсууд тэр асгацсан байх юм. Тэр нөгөө болох бүтггүй мал айд. Ноот мод хөгж байна. Тэний ингээ хараа сонирхож явсан. Нэг өндөр хүн ахмад салтай амраг ярэ гээл тэглээ. Харсан чинь Увсан гэдэг хүн байл вэ. Пэл Увсангой байжээ. Өөрөө тэр сайхан хөгжим зохиодог хүн одоо цэргийн байлсгч гой дуу олон одоо жагсаалын дуунууд зохиосон байсан. Увсангой. Тэгээ би тэр дороо хийчих шиг боллоо. Хөгжмийн зохиолч, хөгжимч 18 хүн надыг таагаад энэ доо. Чихо 0-2 дугаар ангийн хөгжимч тэр биш мөн үү? Боол гэл. Тэгсэн чил чи дуу дохох сонирхолтой юу? За чи наашаа ороод ир. Чамд сайн байна уу гэдэг дуу нэшүүлэг өгье. Чи нэг хэдэн сар анализ хийж хагаад зохиогоодох
судлаад үзсэн. Сайн байна уу ээжээ сарлцал царсаас унаа. Сайхан цайрахаа дээжээр цартлаа өргөсөр байна уу? Ээжийг их санддаг байлаа. Ерөөсөө би шууд аялгаунд ороод ирсэн. Тэгээд тэр шүлэг нь бол миний анхны уран бүтээл болж. Тэр өдрөө салан даргаасан чөлөө аваад улаастан голоор гаталж гарна шүү дээ. Бахаалын гутлаа тайлж байгаа тэлдэрсэн гараа цаана захтаан гараа гутлаа өмсчаад хөгжмийн зохиолтын холбоон дээр очих зорилготой. Тэр холбоо нь бол Санкт Петербургийн хажууталд улсын яруу тунгалан аяар хөгжмийн байранд байсан. Хаалгай жагсан орл гэж байна. Орсон чинь төрийн шагналт ардын манай залтан гончгсуулаа багш, бюро багш, ардын жимээсрын багш эдгээр байсан. Тэгээ би яслаад төхөр дарган дээр амрыг хэрэгсэн. Бюро багш намайг сэргийн хүн гэж бас мэддэг байна. За ямар хэрэгээр явж байгаа. Би нэг ийм цэргийн шийдвэртэй дуу зохиолоо тэгээд батлуулах гэсэн юм аа. Ясрын багш төгөл дээр хооронд дээр тоглож үзээд болсон байна. Гурвалжин тамга байдаг байсан. Гурвалжин тамга дараад он сараа тавиад дэм ясрын батлаад тэгээд би баярлалаач байхгүй гараад явсан. Бас их цантай залуу байх нэгээр орхог босчоод нөхөр даргаар баярлалаа тэгж хөглж тэгээ яаж ч одоо хойлоостай цэгийн ангид эргэж очсон мэтгүй бөөн баяр. Ингэж сайн байна уу ээж доо бүтсэн. Миний анхны одоо мэргэжлийн орон бүтээл болж байгаа. Монгол улсын гавьяач үжигчин Отхон гавьяат тэр дуугаа өгөөд манай Отхон гавьяат Монгол даяараа дуулж Отхон гавьяатаас хойш олон сайхан дуулж Монголын ард түмний сонорт хөргсөн. Сайн байна уу ээжээ сарвчилж харсаар сууно үлдээсэн хацраа үлсэхгээд өдөр хоногийг тоолно хүчин сайн үрдэнд шамдаа их орно хамгаалж цэргийн албанд эсэнгэнд явна. Ямар ч уран бүтээлийг анхдагчийг давж дуулах бол одоо ер нь том боломж муутай байдаг. Ягаад гэвэл анх сонсснороо хүлээгээд авдаг. Эрэгтэй хоолгоор анх сонсснороо хүлээгээд авахтаа бас манай үзэгчид бас арай бас өөрөөр харсан болоо гэж би бас бодож байна. Олон цэргийн дуунуудыг дуулж явахдаа хоолнодоо эвтэйхэн энэ отхон ихчийн дууг ер нь эрэгтэй хөлбөрөөр дуулаад үзвэл яасан болоо гэдэг. Тэгээд дуулсан. Сайн байна уу ээжээ сарвчилж харсаар сууно сумман цагаан онгоцоор шоколад мөдхөн очно хүчин сайн үрдэнд шамдаад их орно хамгаалж цэргийн албанд эсэнгэнд явна. Ави хүүгийн нэрийг өргөөд ардын цэргийн албанд
амар сайн явна Шүлэг бол мэдээж шүлгэн дээр аялгаугаа хийж байгаа шүү дээ. тэгэл Лувсангуйн тэр шүлэг бол маш энгийн одоо бидний яриан донд байдаг. Одоо сайн уу ээжээ, сайн байна уу ээжээ, та сайн сууж байна уу? Хүүн энд сайн байна. Эх орныхон өмнө тангараа өргөөд эр цэргийн албаа эндээ хаагаад те инх минь байна. Та битгий санаа зовоороо гэдэг ч юм уу. Ингээд энгийн ийм яриаг ингээд шүлгийн хэлбэрт оруулаад ингээд гайхалтай бичсэн учраас хүмүүсүүдэд хүрэхэд их амархан ийм шүлэг ийм гоё энгийн аялгаа хийснээрээ энэ дуу бол хурдан ард түмэнд хүрсэн болоо гэж би боддог. Ардсан Солонгос улсын төв цэргийн ансамблийн гослон дуулаач ардын жүжигчин Ким Ок Сонгой ирж монгол хэлээр дуулж үйлдвэртний соёлын төв ордонд сайн байна уу ээж шарчил чарсаашруу гэж дууссан чинь манай өчигчд гоо бас Монголын зан хуулийн мэддэг байна. Сарвчлна гэдэг чинь тий холын орны хүн гэдэг болдог. Госон дуулаач Евгений Черенвик гэж Оросын холбооны улсын Бурят улсын гавьяач жүжигчин. Энэ сайн байна уу ээжийг ялалтын дуу гэдэг бүрэн хэмжээний манай цэргийн кинонд дуулж хэлийн цэргийн ансамблийн ардын хөгжим тэ дээр нь би өөрөө хамт тоглож энэ кинонд тоглосон байгаа. Бүгд найрдах хятад улсын өвөр Монголын өөртөө засахорны алдарт гавьяат дуучин Тэнгэр 1990 онд анх удаа Монголд ирж анх удаа Монголд сайн байна уу ээжийг дуулсан байгаа. Сайн байна уу ээжээ саравчилж харсаар сууно сайхан сайхан ээжээ цацлаа мөргсөр байна хүчин саа эрдэм шанда их орно хамгаалж цэргийн албаа эсмэ яваа сайн байна уу ээжээ сарвчлан харсаар сууно сахал тайлын эммэ сайрхаж хүүгээ магтано хүчин сайн шанда эх орно хамгаалж цэргийн албаа эссэн мэндэл явна. Сайн байна уу ээж дууг ерөнхийдөө эмэгтэй дуучид маш цөөхөн дуулсан байдаг. Хамгийн одоо миний мэдхээр бол Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хэлийн цэргийн дуужгийн чуулгын дуучин Туяа цэцэгч дуулсан байдаг. Сууно сахал тайлын эммэд сайрхаж хүүгээ магтано хүчин сай. Дараагаар нь би дуулсан. Яагаад энэ дууг дуулах болсон бэ гэхээр ихэнх нь л дандаа нөгөө цэрэг ирчүүдтэй зориулсан тийм дуунууд байдаг шүү дээ. Тэгээ энэ дууг эмэгтэй хүний сэтгэлээр ээжтэй зориулж ингэж дуулмаар санагдаад Монгол улсын гавьяа жүжигчин хөгжмийн зохиолч Тэрвш гойгаас зөвшөөрөл аваад ингэж дуулсан байгаа.
бол дууга маш энгийнээр хийхийг бодсон тий. Яг цэргийн амьдралаар, хөлийн цэргийн застав дээр байгаа тийм сэтгэхүйгээр хий гэж бид нар ярилцаад ингэж хийсэн. Тэгээ маш энгийн. Сая би одоо Хөх хотын багш их сургуульд сураад одоо ингэ төгсөөд ирж байгаа байхгүй юу. Тэгээд бас ингээ найз нөхдийн хүрээнд уулзах, урд одоо өвөр Монгол найзуудтайгаа тий бас нэг ганц нэг хоол идээд ингээ байх юм байна шүү дээ. Тэгээд сайхан ингээ дуулахаар сайн байна ээжийг дуулахаар бүгд ингээ мэддэг. Маш гоё ингээ бүр баг ингээд бид одоо надаас илүү баг ингээ үгийг төрүүлээ дуулаад ингээд тэгж хүлээж авч ирсэн. Тэгээд ни хаав маама гэд ингээд маш их алдартай байт юм билээ. Тэгээ энэ клип маань бас би өөрөө мдээгүй байсан чинь өөр Монголд бас нөө WeChat-н дээр сүлжээн дээр аягүй их явцсан байсан. Гүнгажуу гэж манай хөгжмийн зохиолч ардын жүжигчин соёлын гавьяач үтгэлтэн олон арван сайхан дуунуудтай одоо нөгөө манай цэргийн жавхаа цэргийн бүжиг гүнгажуу гэж биднийг удирдаад баруун аймагуд дээр явсан. Тэгээ Говьалтай аймагт очлоо. Очсон манай ээж намайг цэргийн ансаа бол аймагтаар тоглох юм байна гэдээ дуулаад жижигхэн бор гэстэйгээ нөгөөд ирсэн байна. Тэгээд ээжээ танд зориулж сайн байна ээж гэдэг зохиолдсон шүү дээ. Гэсэн чинь нүгэл хөвөн ганцхан над ээждээ зориулж тэр яаж байгаа юм. Энэ олон түмэн олны ээж зориулдаг. Тэгж сургуульч хичээлээ. Отон гавьяатуулаад би бас ээжигээ сэрэн тонголог байхад багч гисэн баярлуулсан гэж бат.